Бараа бүтээгдэхүүний бөөрөнд олон босоо зураас цифр үхий тэмдэглэгээ байдаг. Үүнийг иргэд зураасан код бараа бүтээгдэхүүнийг хаана үйлдвэрлэснийг мэдэж болох таних тэмдэг гэдгээс цааш төдийлөн сайн мэддэггүй. Гэтэл тэрхүү зураасан код гэж нэрлэгддэг GS системийн ач тусуулан хэрэглээ дэлхийн нийтийг хамруулж сар хүрээгээ тэлсээр байна. Тухайлбал зөвхөн жижиглэн худалдаа логистикийн салбарт хэрэглэхээс гадна эрүүл мэндийн салбарт ч гэсэн зураасан кодыг нэвтрүүлээд байгаа. Энэ удаагийн дугаараар үзэгч та бүхэнд манай улсын эрүүл мэндийн салбар зураасан кодыг хэрхэн нэвтрүүлсэн талаар танилцуулъя. За эрүүл мэндийн салбарын хувьд бол зураасан кодын системийг нэвтрүүлсэн онцлог байгаа. За яагаад онцлог гэхээр дэлхийн нийтээр бол эрүүл мэндийн салбарт хамгийн өргөн хэрэглэгддэг. За манай улсын хувьд бол гэвэл 2008 оноос хойш бид нэр эрүүл мэндийн хамтаа хамтарч ажиллаж байгаа. Зураасан кодын системийг эрүүл мэндийн салбарт хэрхэн нэвтрүүлэх вэ? Хууль эрх зүйн орчинд хэрхэн боловсронгуй олох уу чиглэлээр ажлын төлөвлөгөө гаргаж ажилласан байгаа. Төлөвлөгөөт ажлын хүрээнд бол 2010 онд бид нар Солонгост эрүүл мэндийн салбарт зураасан кодыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэсэн ийм туршлага, судлах, сургалт, танилцах аялалд хамрагдсан байгаа. За энэ арга хэмжээнд бол эрүүл мэндийн яамнаас тухайн үед 5 хүн хамрагдчихсэн. За тэгээ бусад хувийн хвшлийн төлөөллийн байгууллага нийтдээ нэг 20-30 хүн бол уг арга хэмжээнд бол хамрагдсан. За ер нь зураасан код гэдэг бол аливаа ямиг ялгаж салгахад их ач холбогдолтой. Тэр утгаараа ер нь алдаа гарахаас урьдчилан сэргийлдэг. Ийм учраас манай эрүүл мэндийн салбарыг энийг хэрэгжүүлэх тал дээр бол их бодлогын хувьд бол дэмжиж байгаа. Яагаад гэхээр зэрэг одоо технологи их өндөр хөгжиж байна, бүх юм цахимжиж байна. Тэр утгаараа энэ зураасан кодыг зөв ашиглаж чадах юм бол эрүүл мэндийн чанар аюулгүй байдалд хамгийн их өндөр ач холбогдолтой гэж үзэж байгаа. За жишээлх юм бол өвчтнийг одоо хооронд нь ялгах, тийм ээ. Хоёр өвчтний хооронд нь андуурахгүй байх тал дээр бол гадаадын орнуудад бол ингэж хэрэгжилж байгаа. Өвчтнийхөө одоо нэг гарт нь бол ингээд хулдаасаар ийм тууз хийж өгөөд туузан дээрээ болохоор зөв кодыг нь ингээд хийгээд өгчдөг. Цаг шиг, тийм ээ. Тэгээ цагийг бол хамаагүй хөнгөнөлтөө зүгээр цааш шиг. Тэгээд тэр өвчтнийхээ тэр кодынхаа дагуу за энэ өвчтөнд бол ийм эмчилгээ хийнэ гэж компьютер дотор бол мэдээлэл нь орсон байж байдаг. Тэгээд хаалгаанд орохын өмнө тэр кодыг нь ингэж тулгаж үзээд энэ өвчтөн мөн байна гэдгээ тэгж тулгаж үздэг. Улсын туршлагаас харагдахад эрүүл мэндийн салбарт зураасан кодыг 3 үндсэн зорилгоор ашигладаг. За нэгдүгээр бол мэдээж хуурамч эмийн бүтээгдэхүүнээс хамгаалах. За хоёрдугаарт нь бол эмнэлэг болоод эмнэлгийн ажилтны эмчилгээний алдаа эрсдлийг бууруулах зорилгоор ашигладаг. За гуравдугаарт нь эмийн бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлт түгээх үйл ажиллагааг боловсронгуй олгох чиглэлээр гочлон ажилладаг байна. Манай Монголд бол одоогийн байдлаар цөөхөн хэдэн газрууд хэрэгжилж байна. Ганц 2 хувийн лабораториуд хэрэгжилж байна. Тэгээд манай цусны төв бол бас ашиглаж байгаа. Энэ утгаараа манай цусны төв бол энийг ашиглаж байгаа нь бол өвчтний аюулгүй байдал тал дээр өндөр ач холбогдолтой гэж ойлгож байгаа. Цус сэлбэлт судлалын үндэсний төв нь зураасан кодыг донор ирэхээс эхлээд донорын бүртгэл цус авч шинжилгээнд өгөх бүх үе шатуудад хэрэгэлдэг. Түүнчлэн бэлэн цусан бүтээгдэхүүн болгож захиалгын дагуу нийлүүлэх, бүртгэх, гаргах үйл ажиллагаанд цогцоор хэрэгжүүлдэг байна. Үүндээ GS1 системийн нэг хэмжээст кодуулах GS1-ийн 13, хоёр хэмжээст буюу дата матрикс гэсэн стандартуудыг ашиглаж байгаа юм. 2013 оны 1 сарын 1-ээс эхэлж манай цусны албаны үйл ажиллагаанд зураасан код бүхий ийм цахим сүлжээ систем нэвтэрсэн. Энэ бол Монгол улсын төрөөс цахим эрүүл мэндийн хөтөлбөрийн бас дэмжиж за энэ төрийн байгууллагуудын эхэнд бид нар бас энэ сүлжээг нэвтрүүлсэндээ баяртай байна. За энэ хөө сүлжээ системийг нэвтрүүлэхэд Галбасан тусламжтайгаар 130 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цус хэлбэл судлалын үндэсний төв болон за нийт 26 салбар банкнд иж бүрэн компьютерууд, за баркод уншигч, хэвлэгч энэ бүрэн технологиудаар хангахаас гадна за манай эмч мэргэжтэнгүүд бас гадны оронд очиж сургалтанд хамрагдаж за энэ систем маань ингээд 1 сарын 1-ээс эхлээд ингээд хэрэгжээд явж байна. За манай цус хэлбэл судлалын үндэсний төв маань үйл ажиллагаанд захин
сүлжээ баркодын систем нэвтрүүлэх үйл ажиллагааг тодорхой үе шатуудаар хэрэгжүүлж ирлээ. За бид хамгийн эхлээд олон улсын түвшинд энэ цусны ижил төрлийн байгууллагууд энэ үйл ажиллагааг яаж хэрэгжүүлж байгаа туршлагыг бас тодорхой мэргэжилтнүүд маань явж судалж ирсэн байгаа. Тэгэхээр энэ үйл ажиллагааг нэвтрүүлэхэд ямар үе шатаар хэрэгжүүлэх вэ гэдэг үйл ажиллагааны зураглалаа бид нар гаргаж ирсэн байгаа. За энэ зураглалынхаа дагуу бид бүхэн энэ тухайн үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд шаардлагатай бүх зүйлсүүдийг судалж, бүрдүүлж, за тодорхой шаардлагатай нөхцлүүдэд бүрдүүлж эхэлсэн. За үүнд хамгийн түрүүнд бид нар энэ үйл ажиллагааг явуулах санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх шаардлага гарсан. Тэгэхээр энэ үйл ажиллагааг бид бүхэн Монголд үйл ажиллагаа явуулж байгаа дэлхийн глобал сангийн Монгол дахь төслийг зохицуулах салбар нэгжид бид нар асуудлаа тавьснаар энэ асуудал маань цусны аюулгүй байдлыг хангахад хамгийн чухал ач холбогдол өр өгөөжтэй болох учраас эдгээр санхүүгийн дэмжлэгийг бол бид бүхэнд үзүүлсэн юм аа. Тэгээд энэ санхүүгийн дэмжлэгийн тусламжтайгаар бид бүхэн эхлээд тухайн програм хангамжаа зохиох энэ үйл ажиллагаа хэрэгжүүлсэн байгаа. Манай төв маань суурин болон явуул хэлбэрээр цусан бүтээгдэхүүн цуглуулдаг байгаа. Энэ одоо энэ суурин хэсэг дээр бол суурин компьютероор UTP кабелаар дотоод сүлжээгээр холбогдсон байгаа. Харин явуулын хэсэг маань болохоор лэптоп буюу ноутбукн дээр одоо тулгуурлан сүлжээгээ холбоод wireless router-ээр холбогдож баркодоо хэвлэж одоо үйл ажиллагаанд хэрэгжиж нэвтрүүлсэн байгаа. За манай дотоод тавигдсан сүлжээ бол ер нь цусны албаны үйл ажиллагааг урсгал зохион байгуулалтанд одоо тохирсон. За тэгээд энэ үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн одоо алдаа одоо юмнууд одоо гарах боломжгүй. За одоо цусны алба гэдэг бол маш их нарийн өөрөө одоо аюулгүй байдлыг хангах чиглэлээр бол их олон зүйлүүдийг одоо бид бүхэн анхаарч ажилладаг. За энэ бүхний одоо үйл ажиллагаанд бол одоо цахим код энэ код бүхий зураасан код бүхий ийм систем нэвтэрснээр одоо энэ үйл ажиллагааг бас хэмнэж за манай одоо нийт одоо ажиллагчдын бас энэ хөдөлмөрийг одоо хэмнэсэн ийм дэвшилттэй ийм технологи орчин үеийн технологи болж байгаамаа. Эрүүл мэндийн салбар бусад салбараас өөр хэд хэдэн онцлогтой. Тухайлбал донорын талаарх хувийн мэдээллийг нууцлах, шинжилгээний хийх шат амжилт хооронд ямар донорын ямар бүлэгтэй цусыг хэдэн төрлийн шинжилгээнд хамруулж хэдийн хэмжээний цусан бүтээгдэхүүн болсныг бүртгэхээс гадна мэдээллийн бааз үүсгэх шаардлага байдаг. Ингээд зогсохгүй газар, хэлтсүүд өөр хоорондоо дамжуулах, бүртгэх үйл ажиллагаа зураасан кодын тусламжтайгаар хөнгөвжилж гарчуулах аливаа алдаа эрсдлээс бүрэн сэргийлж чаддаг байна. Орж ирсэн донор маань анх удаа цусаа бэлгэлж байгаа донор юм байна. Тэгэхээр зэрэг шин донор гэдэг сонголтоо сонгоод одоо суурийн хэлбэрээр цус цуглуулж байгаа учраас баркодоо хэвлээд наана. За энэ баркодоор болохоор дараагийн өрөөнд нөгөө нэвтрэх эрхийг одоо нэгсэндээ өгч байгаа. Хүүхний нууцтай холбоотой, донорын нууцтай, мэдээллийн нууцтай холбоотой. Хуучин бол бид нар бол цуглуулах үйл ажиллагаанд дээр зураасан код нэвтрээгүй байх үед бүх үйл ажиллагаа маань дандаа нөгөө бүртгэлийн журналууд хөтлөөд энэ дээр яагаад хөтлөгдөг байсан. Одоо болохоор ингээд зураасан код нэвтэрснээр бид нар бол цуглуулах үйл ажиллагаанд яг тухайн үед цуглуулангууд нь тусаа хүлээж аваад богинохон хугацаанд бас бүтээгдэхүүнөө үйлдвэрлэх бас юм боломжтой болчиход байгаа. Тэгээд зураасан энэ код маань бүх энэ одоо тухайн энэ цусны мэдээллүүдийг агуулсан байгаа. Ерөн бол энэ хоёр сахим сүлжээнд хамрагдсанаар бас манай давуу тал нь юу юм бэ гэхээр маш их олон нөгөө журналууд хөтлөгдөг байсан энэ юмнууд маань бас алга болцсон учраас бас бүх мэдээллүүд маань захимд орцсон учраас бас давуу тал нь энэ байгаа. Тэгээ бүтээгдэхүүн болгоод 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн манай тасгийн хувьд үйлдвэрлэж байгаа. Тэгэхээр 10 гаруй журнал гэдэг маань энэ зөвхөн одоо журнал маань байхгүй бүх мэдээлэл маань захим сүлжээнд байгаа учраас давуу юм нас энд байгаамаа. Тэгэхээр энэ бүх одоо сүлжээ баркодын систем гэдэг маань цусны аюулгүй байдлыг хангах. Өөрөөр хэлбэл Монгол улсын төрөөс цусны одоо цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг одоо хангах энэ одоо төрийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хийгдсэн манай хамгийн томоохон үйл ажиллагаануудын нэг байгаамаа. GS1 систем болох зураасан код нь цусан бүтээгдэхүүний хадгалах нөхцөл, дуусах хугацаа, чанар, аюулгүй байдлыг хангах, захиалгын дагуу нийлүүлэх, бүртгэх, өөрөөр хэлбэл ямар төрлийн цусан бүтээгдэхүүн аль эмнэлэгт хүргэгдсэн гэх мэтээр хяналтын системийг сайжруулж, эргээд өвчтний эмчилгээний аюулгүй байдлыг хангахад
хамгийн ихээр үр дүнгээ өгч байгаа систем болж чадсан юм. Цаашид энэхүү системийг улам бүр боловсронгүй болгох шаардлага ч гэсэн байгаа гэдгийг албаныхан онцолж байгаа юм а. Цаашдаа бас одоо бид нар энэ үйл ажиллагаа гээд явуулахад бол доктортой жигд явуулахад бас тухайлбал энэ цаасыг одоо байн хангах гэдэг юм уу. За одоо энэ дээр бас хуучин одоо анхан шатны маягтуудыг одоо бид нар цаасан дээр ингэж өгөж явдаг. Өөрөөр хэлбэл энэ маань эргээд цаашдаа бас одоо нууцлал, аюулгүй байдал, үйл ажиллагаанд гарч байгаа алдаа зөрчлүүдийг одоо мөрдөж мөшгөх тийм ээ. Сүүлд одоо энийг шалгахад бас чухал ач холбогдолтой байдаг. Тэгэхээр одоо цахим сүлжээтэй болчоор 100% одоо цаасгүй системд бас нэвтэж болохгүй байгаа. Өөрөөр хэлбэл бид нар цахим сүлжээн дээр одоо бас энэ нөгөө мэдээллийн одоо нууцлал одоо хакертуулах байдаг юм уу? Ийм мэтийн одоо бас асуудлууд гарах юм аюултай. Өөрөөр хэлбэл бид нар одоо мэрэгжлийн байгууллагууд одоо доноруудынхаа нууцлыг өндөр хэмжээнд хадгалах, цуссан бүтээгдэхүүний одоо хэрэглэгчийн нууцлыг өндөр хэмжээнд хадгалахын зайлшгүй шаардлагууд байдаг. Тэгэхээр энэ үйл ажиллагааг бас Монголд нэвтрүүлэхэд бид нар бас нэлээд бэрхшээлтэй асуудлууд тохиолдож байсан. Тэгэхээр энэ одоо програм хангамжуулал үйл ажиллагаанд хэрэгцсэн эмнэлгийн байгууллага салбар дотроо ч гэсэн энэ програм хангамж маань их өргөнц үйл ажиллагаатай учраас энэ програм хангамжийг зохиож байгаа манай одоо энэ компани маань нэлээд их хүч хөдөлмөрийг бол зарцуулж олон улсын ижил түвшний үйл ажиллагаа болон Монгол улсын одоо хэмжээнд эрүүл мэндийн тогтолцоонд хэрэгжиж байгаа сүлжээ системтэй уялдуулах чиглэлээр бол нэлээд сайн хамтарч ажилласны үр дүнд энэ маань одоо үйл ажиллагаас хэрэгжээд жигдэрч одоо байна. Тэгээ энэ үйл ажиллагааны хүрээгээр бид нар зөвхөн одоо манай цусны одоо төвийн үйл ажиллагаа маань энэ цахим хэлбэр шилжих төдий биш харилцагч одоо хэрэглэгч эмнэлгийн байгууллагуудтайгаа бид нар энэ үйл ажиллагаа сүлжээ системтэйгээ бас холбогдоод эхний ээлжээр бид нар энэ бүх мэдээллүүд маань хэрэглэгч эмнэлгийн одоо улсын болон хувийн хвшлийн байгууллагуудтайгаа ингэж сүлжээгээр бол холбогдсон их давуу талтай байгаа. Дээр дурдсанчлан эрүүл мэндийн салбар нь үйл ажиллагаа болон нэрлэлийн хувьд онцлогтой төдийгүй төвөгтэй. Сүүлд гарч ирсэн ойлголт гэдэг утгаараа үг хэллэгийг монгол хэлэнд буулгах гадаад үг нэр томьёо ихтэй. Түүнчлэн олон улсын стандарт гэдэг утгаараа дэлхийн нийтээр тогтсон үг нэршлүүд их байдаг. Ийм учраас зураасан кодын талаарх мэдлэгийг цэгцлэх, боловсон хүчнийг бэлтгэх, гадаад дотоодод сургалт семинар зохион байгуулах, ном, гарын авлага гаргах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг байна.